Сайн байцгаана уу? Сайхан шинэ жил тэмдэглэв үү? Их сайхан хөгжилтэй сайхан цагийг гаргацгаав. Тэгээ өнөөдөр цуглаанд маань бас их хүндтэй хүмүүс ирсэн байгааг харахтаа маш их баяртай. Цуглаан нэр нь л хардаг хүмүүсээ цуглаан дотроо харах чинь бас их сайхан юм аа. Тэгээ чойр цуглааны пастор маань, ахлагчд маань ирсэн байт. Тэгээд манай цуглаанд хамтарч тий үйлчилж байгаа. Энэ үйлчлэлт маань хамт байгаад маш их баярлалаа. За өнгөрсөн 7 хоног чойр цуглаанд очиж Крисмас баярыг хамтдаа тэмдэглээд ирсэн байгаа. Тэгээ маш сайхан цаг хугацаа байсан миний хувьд. За хамгийн оргил цэг бол нөгөө нэг шүн үүрийн дуулал буюу шүнийн дуулал бид нэр хийсэн. За тэр бол эхлээд бид нэрийн товлсон ёсоор бол 5хан айл байсан. Гэвч 12 3 болж бүр ингээд өргөжсөн. Тэгээ эхлээд бид нар ингээд нөгөө нэг гэр хорооллын айлуудаар явж байгаа. Дараад нэг тэнд төв байдаг. Ийм төвийн айлуудаар одоо нөгөө хонхор гэдэг яг нөгөө төв байдаг. Тэр газруудаар явхад бүр үнэхээр одоо тэр нөгөө чимэглэл, мэмэглэл илтв ямар гоё байгаа гэж. Тэгээд нэг зүйлийг бодсон. Бидний хүүтэн гадаа амар хүүтэн байсан. Ерөнхийдөө ингээд дуулахад ингээд нэг агаар одоо нөгөө нэг халуун агаар ингээд нэг уурс тавсаад бүр ингээд амар хүүтэн амар юу байсан гэсэн бидний зүрх сэтгэл бүр айгуу дулаахнаар бүр үнэхээр дулаахнаар дулаацчихсэн. Тэгээ маш их баяртайс нөгөө нэг хоёр ахлагчтай хамт явсан. Тэгээд эхлээд оруулаад за гаргаж ирээ гэд. Тэгээд гарч ирж явах явцад бид нэр лаагаа асах хэвээр. Тэгээ маш их ингээд салганаа лаамаа сүулдэ бүр ингээд асахгүй ингээд хөлдөс хийгээд ах чигсэн бидний зүрх сэтгэл бүр ингээ хайраар дүрлцчихсэн. Хүмүүс гарч ирээд бидний нүд рүү хараад ямар их баяр хөөртэйг хараад те заримуудынх нь нүдэнд нь доглон нулимс гэдэг шүү дээ. Тийм нулимс ингээ үзэгдэж байхыг харахтаа хүртэл одоо юу гэдэг бүр ингээ баяр хөөргийг те ингээ ямар их аз жаргалыг ямар их хайрыг бид бие биендээ ингээ бурхны хайрыг хуалцгаар ингээ мэндэлсэн юм хүмүүс юм бэ гэдгийг харахтаа маш их баяртайсэн. Тэгэд маргааш нь бид Крисмас баяраа бас шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэсэн. Тэгээд үнэхээр сайхан байсан. Үнэхээр гоё байсан. Миний хувьд анх удаа би Крисмас баярыг хөдөө орон нутгийн цуглаанд одоо ингээд хийжсэн тохиолдол байсан. Тэгээд үнэхээр гоё. Яг нэг Иесус Христ яг ийм өвлийн шөнтэй яг л ийм дүр зургийн дор яг ингээд мэндэлжсэн бах таа гэсэн тэр зүрх сэтгэл байлаа. За тэгээд бас нэг баяр хөөртэй байсан өнгөрсөн 7 хоногт нэг баяр хөөртэй байсан зүйл манай хүүгүүдийн одоо хамтлаг байгаа тий. Тэр хамтлаг маань айлд очиж тусалсан. Тэгээ бид нэг айлыг сонгоод 3 хүүхэдтэй 12-той, 7-той, 6-тай юм. Өнөөдөр уул нь урьсан гэвч тааж ирсэнгүү. Гэтэ ирнэ гэдгээ уул нь амласан. Тэгээд Крисмас баяраар бол ирсэн. Тэгээ явхдаа тийм ээ үнэхээр сайхан юм хамт олонтой боллоо. Тэгээд эргэж ирэх болно гэж хэлсэн. Тэгээд энэ бол цаг зуурын асуудал. Мэдээж ирэх тэр хүн ирнэ гэдэгт би бол итгэлтэй байгаа. Тэгээд тэр айлынд очихдоо гол нь тэр ихч маань сая намар 9 сард 8 сард нөхрөө ханаа алдсан юм байлээ. Тэгээд одоо ингээд яг үр хүүхдүүдтэйгээ тий 3 хүүхдтэйгээ өрх толгойлоод ингээд амьдарч байгаа. Жохон зүрх сэтгэл нь маш эзний хайраар дутж байгаа. Бүр тэр хайрыг бүр ингээд хүсэмжилж байгаа тэр зүрх сэтгэл нь харагдсан. Тэгээ нөгөө гэртээ 7 6 та хүүхэд нь 7 настай хүүхэд болохоор нөгөө сургуульд яваад 7-6 та 2 хүүхэд нь сургууль явдаг болохоор ажил хийх боломжгүй зөөгөөд аваад авчиж ирээд хичээл мичээлийн хийдэг учраас ажил хийх боломжгүй байгаа одоогоор тийм болохоор бүр их тийм нөгөө нэг хүмүүсийг одоо ингээд нөгөө хүрээлэл дотор орох тийм хэрэгцээ тэр хүний хувьд байгаа. Тэгээ тэр хчтэй ярилцаад нөхөрлөөд за надаас нэг 2 3 л хч байсан. Тэгээ ярилцаад нөхөрлөөд хамтдаа байхдаа эхлээд манай нөгөө Крисмас баяр дээр урах ёстой байсан учраас би ганцаараа үлдээд нөгөө хэдийгээ явуулсан байхгүй. Тэгээ явуулаад тэдний гэрт хойлохнаа ингээд 3 хүүхэдтэй ингээд дөрүүлээ тавлаа байх үедээ ярилцсан зүйл нь яг тэр ус. Надад хэрэгцээ маш их байна. Хайрлуулах, хайрлах, хүмүүсийн те юм хүрээлэл хамт олонтой болох тийм хэрэгцээ надад маш их байна гэж тэр ихч маань хаалцчихсан. Яг бурхан яг л үүнийг хүссэн байх таа гэж би бодсон. Яг энэ айлд ирүүлэхийн тулд те тэр 11 сарын туршид бид нарыг одоо тий шүн орой хүртэл хөдөлмөрлөж эндээ бэлтгэл хийж яг иймэрхүү цаг хугацааг л эзэн зөвшөөрөхийн тулд энэ зүйлсийг хийлгүүлсэн баг таа гэж. Тэгээ биднэрт нөгөө
ингээд нөгөө мөнгө нэмэгдэж орж ирээд байсан гэж. Тэгээ нөгөө нэг дахиад нэг айлд туслах боломж олцсон. Энэ айлаа бид нэр цуглаан дотроос сонгоё гэж утсан. Тэгээ цуглаан дотроос сонгоод манай баяраа ахлагч байгаа те үлзий баяр ахлагчинд очиж бид нэр багахан ч гэсэн Христийн хайрыг хуваалцъя гэж. Тэгээ 25-ны шөнө нь яг мөрөнд бол бас хийнгээ очиж үлзий баяр ихч 50 ах хоёроо иргэсэн баг. Тэгээ тэр ч үнэхээр их баяртайсэн. Баяр хөрөөр дүүргэсэн. Тэгээ би өмнөх сургаал дээр хаалцчихсан тий. Өгөх ямар гоё гэдгийг би дахиад нэг мэдэрсэн. Өгөхөөр хизээж дуустдаггүй тэр хайр улам бүр ундарсаар л байдгийг би дахиад мэдэрсэн. Тэгээд бурхан дахиад надад нэг зүйлийг сануулсан нь юу вэ гэвэл дуусах тухай сануулсан. Юу вэ гэвэл одоо он дуусч байгаа тий 2019 он дуусч байгаа. Тэгээ би 2000 он 99 оны үед байхдаа 2020 оны тухай ингээд нөгөө фэйсбүүк бас бичсэн байсан тий 2020 он гэхээр л нөгөө хар гаргийнхантаа уулзаал нөгөө нисдэг машин бий болоод ингийн болов гэж бодсон чинь нөгөө л нэг гэр хороолол нөгөө л нэг утаа нөгөө л нэг зуухтайгаа ярьсаар л байна гэсэн. Яг тийм мэдрэмжийг надад төрүүлдэг. 2020 он гэхээр тий сансар масар хүлэн мүлэг хоорондоо яваад нисдэг машин чинь гарцсан тий тийм байх юм ахтаа гэж би бодчихсон. Тэгсэн чинь айл хэдийнэ 2020 он бидний үүдийг тогшоод ирсэн байна. 2019 онд бид цэг тавих тун ойрхон байна. Тэгвэл яг энэ лугай адил бидний хизээ нэгэн цагт дуусах тэр амьдралд бид хэр бэлэн байдаг вэ гэж. Бид мөнх амьдрахгүй шүү дээ. Бид энэ дэлхийн ертөнцийн дээр ихлүүлсэн шигээ дуусгана. Яг түүнтэй адилаар Паул энд маш гайхалтай нэгэн зүйлийг хэлсэн. Юу гэвэл 4:7 дээр 2 дугаар Тимот 4:7 дээр би сайн тэмцлэр тэмцсэн замаа дуусгасан. Итгэлээ сахисан юм аа гэж хэлсэн. Дээд хэсгийг нь харах юм бол ингэж хэлж байгаа. 6 дээр. Учир нь би хэдийнэ ундаан үргэл мэт асгагдаад явах цаг минь иржээ гэж. Яг энэ хэсгийг Тимотед Паул бичиж байхдаа Ромын шоронд хоригдчихсэн. Магадгүй тэр удахгүй цаазын ял өөр дээр нь ирэх тухай мэдчихсэн баг. Тийм ч учраас айж мэгдээгүй. Тэр итгэлээс ухраагүй. Намайг цаацлуулахын гинэ. Би цаазаар авахдах нь гин гэд тэр хизээч айж мэгдээгүй. Харин түүний хийсэн зүйл юу байсан бэ гэвэл нэг төрлийн бардмаар Бурхны өмнө бүр итгэлтэйгээр тунхаглан хэлж байгаа нэг зүйл нь юу вэ гэвэл би сайн тэмцлэр тэмцсэн юм аа гэж хэлж байгаа. Тэгвэл сайн тэмцэл гэж юу юм бэ? Нэг ийм тэмцэлдэх нэг юм байгаа тань да. Тэгвэл Христ итгэгч бидний амьдрал тэр чигээрээ тэмцлийн амьдрал гэдэг. Дээр нь хэлэх юм бол ингэж 12 дээр 3:12 дээр үндэ Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно гэж хэлж байгаа. Бүр сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэж гин үү? Тэгвэл чиний амьдрал хавчлага ирэх болно. Сайн тэмцлэр тэмцсэн үү? Буюу чи итгэлээ сахисан уу? Итгэлтэйгээр чи урагшилж чадсан уу? Чи хаанчлын сайн мэдээг тунхагласан уу? Чи бусдад гэрэл байж чадсан уу гэж. Чи бусдыг Христ рүү дагуулагч тэр нэг нь байж чадсан уу гэж. Энд дээр бас нэг зүйлийг хэлсэн нь юу вэ гэвэл 4:1 дээр би Бурхны болон амьд ба үхсдийг үзэгдэлт ба хаанчлалтаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захиа гэж. Шүүх ирэх болно. Бид шүүгдэг болно. Хизээ нэгэн цагт. Энд юу гэж хэлж байгааг бол үхсэн буюу амьд бүх хүнийг өөрийнхөө хаанчлалтаа шүүх тэр шүүгч ирж байгаа айсвэ. Харин та бэлэн үү гэж. Тэгээ нэг зүйлийг чухалчлан захиа гэж хэлээд ингэж хэлж үгийг тунхагл. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл зэмэл урамшуул гэж хэлж. Бидний тэмцэл хэрвээ та Христ итгэл амьдралаар амьдарч байгаа бол бидний өдөр бүрийн амьдрал тэмцлийн амьдрал. Паулийн хэлсэн юу гэвэл би тэмцээр амьдарсан. Юу гэвэл тэр Үйлс ном дээр харах юм бол 2-3 удаа усан онгоцны сүрэл авцсан. Хит хитэн удаа хотоос чулуудаг нь хөөгдөжсэн.
хит хитэн удаа бүр тэ шүүх хурал болж түүнийг яллаж, занчиж, зодож, доромжилж, нулимж ингэж хайжсэн. Гисэн ч би итгэлээсээ хураагүй маа. Би улам бүр Иесус Христийн итгэлээр Иесус Христийн хайраар урагшилсаар байсан. Хийсэн үйлдэл юм аа гэж хэлж. Бас нөгөө талаас тэр өөрөө өөртөө тэмцэжсэн. Эрүүл мэндийн хувьд ч тэр магадгүй те сатан муу ерийн сүнстэй ч гэсэн тэр тэмцэлдэж байсан. Тэр өдөр бүрийнхээ амьдрал тэмцлийн амьдрал байсан гэдгийг эндэлж байгаа. Би сайн мэдээ ярьж бусдад тунхаглахтаа хүртэл тэ энэ цаг мөн үү биш үү гэж огтоос бодлогүйгээр харин энэ зөвхөн тогтоосон цаг юм а гэж үргэлж би өөртөө хэлдэг байсан гэж. Тэгээд Христ сүсэг бишрэлтэй амьдрахыг та хүсэж байна уу? Иесус Христэд итгэн түнд дуулууртай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл таны амьдралд хавчлага буюу бусад хүмүүс таны ярихыг сонсохгүй ч байхгүй гарна. Саяхан 25-ны өдөр өсвөрийнхэн бид нар арт тараасан. Тэгээ хүүхдүүд маань ингээл хийгээл яваад нэлээд хүүхдүүд өдөр байсан. За тэгсэн чинь 3 баг болж хуваагдаад би болохоор намуна ингэчин хоёртой нэг баг болоод тэгээ бид нэр ингээд ерөнхийдөө түүхийн ажилчаад за тэгээ зам хаваар нөгөө суугаад юм зарч идэг эмээ өөнөр за тэгээ ер нь бол нөгөө гудамжны хүмүүс эдгээр хүмүүст тэр арцыг тараас тэг явж исэн чинь их олон хүмүүс нь буцаасан л та үгүй Иесус их юм бол уухгүй гэж нэг хүн яг ингээд айгалж өгөөд авчиад өгсөн чинь амар дуртай авч ирсэн аахгүй тэг буцаагаад өгчлөө тэгээд хурж ирэхээр нөгөө яраас яасан гэсэн чинь яста ганц дургүй юм чи Иесус баха энийг аав гэж ийна гэж. Гэхдээ тэр хүүхдүүд тгээ шантарсан гэж бодож байна. Гүү. Улам илүүгээр тэр тэнэг байгаа. Гэхдээ хайрлагдах хэрэгцээ байгаа тэр хүмүүсийг хайрлсан. Бүр ингээд зам хөндлөн замын цааталтай байхад чинь те илүүгээр нөгөө за дахиад аарц байсан бол те. Зам дээр бүр ингээд шүгэлдээ зогсож исэн цагдаа хүртлээ очиж өгсөн. Нөгөө цагдаа нь бүр сүлдээ амир хөөрх ингээд нөгөө улаан тахуугаараа ингээд нөгөө ингэчинг намнаг гаргасан замаас. Тэг ерөнхийдөө бол багхан ч гэсэн энэ үйлчлэл хүүхдүүдийн маань зүрх сэтгэл тэр бусдыг хайрлах тий өрөвдөлтөй юм шиг хэрнээ хайр хэрэгцээтэй байгаа тэр хүмүүсийг хайрлах тэр хэрэгцээ байгаа юм байна гэдгийг ойлгосон. Хүүхдүүдийг үйлчлэл дагуулад явах үед хурж ирээд тэд итгэлээр нэг шат агсан байдаг. Хүүхдүүдийг үйлчлэлд хамтдаа урайлаад явах үед тэр итгэлээс итгэл рүү агсан байдаг. Энэ бол үнэхээр их ерөөл. Дахиад тэмцэл гэдэг нь диавол буюу муу ёрын сүнстэй тэмцэх тэмцэл. Диавол буюу ботал шидэгчтэй тэмцэх тэмцэл. Сатан буюу хуурч мэхэлдэг тэр нэгэнтэй тэмцэх тэмцэл. Үргэлж бидний зүрхэнд худлыг өгүүлж, үргэлж бидний зүрхэнд мууг шивндэг түүнтэй тэмцэх тэмцэл. Тэр тэмцэлтэй хүртэл Паул ялсан юм аа гэж хэлж. Би ялсан. Одоо Тимотиг харин чи ялаарай гэж. Цаашлаад биднийг ч гэсэн та нар ялаарай гэж. Иесус Христийн тэмцлэр. Гэтэ тэр тэмцэлд нэг юм тэ хүү хаа тэмцнэ гэж шууд улаан гараараа үздэг юм тэмцэл биш юм аа. Харин тэр Эфес номон дээр ийм хүү хэлсэн. Юу гэвэл Бурхны бүрэн өвч зэвсгийг тэ зэвсгийг аваарай гэж. Ингэхдээ хэлж байгаа. Энэ нь бэлхүүсээрээ үннийг бүслэлж зүт байдлын хуйгийг өмсөж амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс мөн итгэлийн бамбай авралын дуулга Бурхны үг болон сүнсний сэлмийг ав. Тэгээд мөн алив залбирал ба гуйлтандаа сэргэг бай гэж хэлж байгаа. Бид нар энэ тэ муу ёрын сүнс буюу диаволтай зүгээр нэг тэмцэхгүй. Харин Бурхнаар зэвсэглэгдэж Бурхнаар бамбай барьж
Бурхны үгээр сэлэмдэж тэг хамгийн гол нь урагшлах тэр урагшлах алхаач нь сайн мэдээний алхаа юм шүү гэж хэлж байгаа. Муу ерэн сүнсийг хэрхэн тэмцэж урагшлах вэ гэвэл та сайн мэдээг л хүлдэн өмсөх хэрэгтэй. Тэг хэлж байгаа шүү. Сайн мэдээ тунхаглагчийн хөл юутай үзэсгэлэнтэй вэ гэж. Яа тэгвэл тэр хөл байнга явдаг учраас, очдог учраас, хилдэг учраас, ярьдаг учраас. Тэгээ энэ бас нэг зүйлийг хэлж байгаа. Бэлхүүсээрээ үннийг бүслээрээ үннээс хизээч битгий холдоорой гэж. Зүт байдлын хуйгийг өмсөөрэй. Хуйг гэж юу юм бэ? Хамгаалах нөгөө юм юу мөн ингээ байж идэг юм. За тэгээ итгэлийн бамбай. Бамбайтай нь итгэл байгаарай гэж. Тэгээ дараад нь авралын дуулга, Бурхны үг болох сэлмийг аваарай гэж. Нэг зүйлийг мартаж болохгүй. Тэр бол залбирал юм аа гэж хэлж байгаа. Эдгээр зүйлийг өөртөө өмс, хэрэгэл, урагшил. Үргэлж муу ерэн сүнс тэр тиймээ гэж чихэнд чинь шивнэх болно. Энэ иймээ гэж хэлэх болно. Тэр үед нь зэвсгээрээ зэвсгэлээрээ гэж. Би өөрийнхөө номлолоос бэлдэж байхдаа маш хэвэл авсан. Өө амин гэж бичээдсэн. Тийм ээ аваа тий. Би таны үгээр зэвсгэлэж тантай хамт алхах үед мойрын сүнс намайг унгааж чадна гэж юу гэж. Яа тэгвэл үргэлж тэр намайг унгаахыг оролддог. Бусдын үгээр, бусдын харцаар, бусдын үйлдэлээр үргэлж тэр намайг өлхөө тонгорохыг хүсдэг. Гэхдээ эзэн Есүс Христийн үг буюу хайр би зэвсэглэх хэрэгтэй юм байна гэж. Зэвсэггүй учраас л би ялагдаад байна. Зэвсэггүй тэмцэж байгаа учраас л би ялагдаад байна. Паул хэлсэн. Би зэвсэглээд тэмцсэн. Тэгээ би ялсан. Тэгээ эцэст нь юу хэлж байгааг би замаа дуусгасан. Энэ дэлхийн ертөнцийн бүх зүйл эхлэлтэй бол төгсгөлтэй. Та төрсөн бол үхэн. Эхэлсэн зүйл дуусдаг. Бид уулзсан бол хизээнийхэн цаг сална. Энэ үнэхээр угаасаа бий болго угаасаа үйлдэгдэх тэр зүйл. Тэгвэл та замаа дуусгахад хэр бэлэн байна вэ? 2019 онд цэг тавигдчихэ. Тэ? Цэг тавигдахад хэдхэн хоног үлдчихэ? 2020 он гарах чинь. Мэдээж хэрэг бидний дотор бидний хүсэл мөрөөдөл хийхийг хүсэж байгаа маш олон зүйлсүүд бидэнд байгаа. Гэхдээ энэ дотроо та Бурхан эзнийхээ хүслийг бас багтаагаарай гэж. Танаас юу хүсэж байгаа, танаар юу хийхийг хүсэж байгаа, түүний хүслийг нэгдүгээрт тавиарай гэж. Бид амжилттай амьдрий, бүтээ. Гэхдээ Бурхангүй бол энэ нь ямар удгартай, ямар өрөвдөлтэй зүйл вэ гэж. Тиймээс бүх зүйлд дуусгар ирнэ. Бид нэр зарим үед үхгүй юм шиг амьдардаг тий. Үхгүй юм шиг. Зарим үед бүх юм дуусахгүй юм шиг ингэж амьдардаг. Гэхдээ бүх зүйлд дуусгах бол. Цэг тавигдах бол. Тэгээд бид Бурхан эзнийхээ өмнө ирэх болно. Бүр юу ч гүгээр ирнэ. Шав шалтнаараа. Энэ дэлхийн ертөнцийн дээр зүтгэж, хураасан, зүтгэж хичээсэн тэр бүх зүйл өнгөрөгдөөл хоцрон. Харин танд ам байгаа юу гэж. Та итгэлийн амьдралыг эхлүүлсэн шигээ яг цэг тавиад Бурхны өмнө авралыг аван цэг тавин дуусгасан уу гэж. Зарим хүмүүс яагаад цуглаанд ирдгээ тайлбарлаж хэлэхдээ жоохон сонин зүйлсүүдийг хэлдэг. Амар тайван байдیں۔ Очиход гоё штэ.
гой хүмүүс байдیں۔ Нөхөрлөхөд зүгээр штэ. Хаа нэг очиход зүгээр эдийн дуу хууртай. Гэхдээ Иесус Христэд итгэх үед амьдрал сайхан болохгүй. Иесус Христэд итгэх үед бүх зүйл тартан болохгүй. Харин Иесус Христэд итгэх нь мөнх амьд л хүргэн. Тэр биднийг гимээс чөлөөлж, үхлээс амьруу шилжүүлж чадна. Тэр цор ганц амийг өгөгч, авралыг өгч, цор ганц амьд өршөгч бурхан. Магадгүй зарим зүйлүүд нь дагалдаж ирж болно. Гэхдээ та ерөөлд найдаж ирж байгаа бол энэ биш. Харин та авралт найдаж, авралын баяр баясгал, амар тайван баяр хөөр дотор замаа үргэлжлүүлдэг нэгэн байгаарай гэж. Зам дуусах үед мөнх амийг өвлөн авсан нэгэн байгаарай гэж. Итгэлээ сахисан гэжэлж. Итгэлийг сахисан би итгэл дотор бат байж чадсан. Итгэлээр би муу ярийн сүнс буюу диавол над дээр ирэх үед би хамгаалж, тэмцэж, урагшилж чадсан. Бас итгэлээ сахисан гэдэг дээр би бурханд амласнаа биелүүлсэн. Би бурханд сайн үйлчилсэн. Би бурханы хаанчлын сайн мэдээг тунхагласан гэсэн утгууд бас ам. Дорн 4:7 дээр эсвэл амлалтандаа үнэнч байсан гэж. Та намайг хэний төлөө дуудсныг би мэдсэн учраас түүний төлөө би урагшилсан. Надад зориг байсан учраас Иесус Христ надтай хамт байна гэдэгт би итгэсэн учраас урагшилж бүх зүйлийг ялтан дэлсэн. Төгсгөл хэсгийг харах юм бол сүүлдээ Паултай хинч үлдээгүй талаар ярьж байгаа. Дэм өнөө үеийн явдалд нийцээд алга болсон. За тэр тийшээ явсан, энэ ийшээ явсан. За ганц надтай хамт одоогоор байгаа нь Лук л байна да гэж. Ромын шоронгийн өмнө зогсоод гэрчлэл хийхэд хүртэл хинч миний талд зогсоогүй. Ингээд бүх хүмүүс итгэлээсээ болоод урваад алга болоод энэ үеийн явдалд нийцээд цор ганцаараа үлдсэн гэсэн та замаа цэг тавиад дуусгах чадах уу гэж. Бардмаар Паул бол энд үнэхээр 100% сэтгэл хангалуунаар энэ үг хэлж байгаа. Сайн тэмцлэр тэмцсэн юм. Замаа дуусгасан, итгэлээ сахисан гэж. Тэгээд нэг зүйлийг бүр баттай хэлж байгаа нь юу вэ гэвэл одоо надад зүвт байдлын титэм зэхээстэй байгаа гэж. Саяхан хэд хоногийн өмнө манай ээж нэг UB Palace нэг шагнал авсан байхгүй юу? Маш олон хүмүүсийн хажууд ингээд эндэр дээр дуудагдаад тэгээд тэр нь болохоор хөдөлмөрийн хүндэт гэдэг тийм одон шагналаар шагнуулсан байхгүй манай ээж. Тэгээ би тэрэн дээр нь очихдаа ээжээр маш их бахархсан. Яа гэвэл тэр UB Palace-аар дүүрэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ манай ээж ингээд овг нэртэйгээ дуудагдчихж байгаа шүү дээ. Тэгээ би ямар гоё юм бэ гэж ингээд ээжээр бахархтаа яг тэр дүр зургийг надад ингээд бурхан харуулсан. Юу гэвэл яг ийхүү бурхан биднийг цаашаа тийм болов гэж. Биднэрт зөвхт байдлын титмийг ийхүү тэр гартуулт юм болов гэж. Итгэлээ сахиж, замаа дуусгаж, сайн тэмцэлээр тэмцсэн тэр нэгэнд бурхан ийхүү шагнад юм болов гэж. Миний хаанчлал багттай хүү минь, охин минь. Чи замаа дуусгаж над дээр дуулууртаар ирсэн учраас ам чиний зүрхэнд би орууллаа гэж. Тэгээ хэлээд титэм өгдөг болов гэж би зүгээр надад тийм сэтгэл төрөөд тэгээ их гой санагц. Яг гэвэл тэгэл гарч ирээ шагнал амгууд тэгэл зэрэгтэл дүүрэн үү гэж халаад ирж байгаа шин. Тэгээ яг тиймэрхүү мэдрэмжийг амьдралыг эхлүүлсэн шиг яг бурхны өмнө очиод дуусгавал яг ийхүү л харагдах байх таа гэсэн. Мэдээж тэрнээс сайхан зүйлүүд байх бах л та. Энэ тэндгээр нь нөгөө Херобод нөгөө нэг тэнгэрлэгчүүд чинь нисч мэсэл зүгэрсэн нэрээ их л гоё юм байх бах л та. Гэтэ нэг л зүйлийг хэлэх нь Иесус Христ биднийг зөвхт байдлын титмээр шагнах болно. Энд ингэж хэлж байгаа. Урд минь зөв байдлын титэм надад зэхэгцэн байна.
шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намайгч биш, түүнийг үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно гэж. Энд биднийг ч хэлсэн. Юу гэвэл зөвхөн намайгч биш, түүнийг үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно гэж. Тиймээс хамтдаа итгэлээрээ алхацгаая. 2020 оныг цаашлаад бид цэг тавигдах тэр амьдрал хүртлээр итгэлээрээ алхасаар л, Бурхандаа найдсаар л, Бурханаасаа хүчийг авсаар л, Бурханыхаа тэр зэвсгийг урдаа барьсаар л алхасаар л бай. Бидний амьдралд цэг удахгүй магадгүй тавигдана. Тэр үедээ баяр хөөртэйгээр Бурханыхаа өмнө зогсоод түүнээс тийнхүү титмиг авъя. Бид цэг тавихгүй юм шиг бүү амьдраарэ. Биднэрт тун утахгүй. Би саяхан л жоохон хүүхэд байсан. 10 жилийн. Харин одоо нас бинд гүйцээд бараг нөгөө нэг юу руугаа ингээ алхаж яваа. Тийм учраас цаг хугацаа маш ахархан богинохон. Бид нарыг за яах байх вэ? Цуглаан ч яах вэ? Тэгэл болдгоороо болуугаах. Тэгэл явж байгаа нэг болондоо болно. Есүс Христэд тэгжаал нэг итгэжүүл болондоо болно. За тэгжаал нэг хүмүүс сайн мэдээ тараачвал болондоо болно. Тэрэнд нэг тэгсийгээл нэг сайн мэдээ тараачвал болондоо. Тэг ингэсгийгээд л тэгэл бурхан дээр очивол тэгэл сайн л үсттэй гэж. Бүү аар саархан нөгөө юу гэдгүүлээ шалдар булдархан итгэгч бүү байгаарай. Харин үргэлжил сайн тэмцлэр тэмцдэг, үргэлжил итгэлээ сахидаг, үргэлжил Бурханаас зуурсан тэр нэгэн байгаарай гэж Есүс Христийн нэрээр өрөөж байна. Тэг хамтдаа босоод бүгдээрээ залбирцгаая. Бид нар маргааш юу болохыг ч мэдэхгүй. Цагийн дараа ч юу болохыг ч мэдэхгүй. Тийм ахархан тийм бодолтой хүмүүс тэгсэн атлаа маргааш тийм юм хийн, нөгөөдөр ийм зүйлийг хийн, 10 жилийн дараа тэгж амьдрна гэж их төлөвлөдөг хүмүүс. Гэхдээ Бурхан дотор бүх төлөвлөдөг байж, Бурханаас асуудаг байж, Бурхантай хамт алхдаг байгаарай гэж. Яков номон дээр ч гэсэн хэлсэн байгаа. Хэрвээ эзэн хүсвэл би ингэж амьдарч ийм зүйлийг хийх болно гэж ярьцгаа гэж. Тиймээс Бурханд дуулууртай байж цагаа олсон ч олоогүйч бидний үеийг тунхаглаж итгэлийн сайн тэмцлэр тэмцэж Бурханы тэр зэвсгийг өөртөө өмсөж диавол буюу муу ёрын сүнстэй Бурханы үгээр сэлэмдэж итгэлээс сахидаг буюу сайн мэдээ тараадаг нэгэн байхын төлөө эцсийн тэр өдөр би замаа дуусгасан итгэлээс сахисан юм аа. Зүвт байдлын тутам надад зэхээстэй байгаа гэж бадмаар буюу итгэлтэйгээр хэлж чадах тэр нэгэн байхын төлөө хамтдаа яг энэ цаг өчиг залбирцгаая.